цагаан сайхуулаа бидэнд хамтдаж байгаа та бүхэндээ баярлалаа. Энэ өглөө хөтөлбөр өглөөний зочны болонгаараа та бүхэндээ өргөжлөө урьж байна. Ингээд бид студид ирсэн зочдоо танилцуулъя. За UP International компани дэд захирал Насан Баяр манай студид ирсэн байна. За үүнээс гадна Монгол Улсын хүний гавьяа тэмч, анагаахын шинжилгээ ухааны доктор профессор, за UP International компани зөвлөх хэмж Ардна Азар ирсэн байна. За үүнээс гадна бас UP International компани менежер Ануудар иржээ. За бүгдэнд нь өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр үзэгчтэй юуны өмнөөс компанийнхаа талаар эхлээд танилцуулъя. Одоо энэ UP International компани Монгол үйл ажиллагаа явуулаад хэр удаж байна? Ямар чиглэлээрээс явуулдаг вэ? Манай компани болохоор зэрэг 2011 оны 5 сарын 3-наас одоо үүсгэн байгуулагдсан. Тэгээд манай толгой компани болохоор Солонгост байрладаг. Тэгээд манайх одоо Монгол буюу яг охин компани маань болохоор зэрэг 70-30% Солонгос Монголын хамтарсан компани байгаа. Тэгээд цаашдаа болохоор зэрэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу Монгол адууны чөмөг яснаас гаргаж авсан кальцийн бүтээгдэхүүн буюу хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэж байгаамаа. Тэгэхээр Монгол адууны чөмөг яснаас гаргасан энэ бүтээгдэхүүний талаар ерөнхийдөө бид өнөөдрөөс ярилцах гэж байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний талаар яагаад бас одоо энэ бүтээгдэхүүнийг гаргаж авах болов тийм ээ? Энэ талаар бас одоо яриагаа эхлэе. За. Манай энэ бүтээгдэхүүн болохоор манай захирал маань анх энийг манай Монголд ирж энэ бүтээгдэхүүн санаа гаргаж энийг Монгол адууны ясанд кальц ихээр агаалгаж идэх учраас авч явж Солонгос улстай туршиж үзэж кальц үнэхээр сайн кальц болох юм байна гэж анх санаа гаргасан юм байна. Тэгээд бид нэр энэ Монгол адууныхаа ясыг Монгол улстай хагас боловсруулж Солонгос улс руу экспортод гаргаж байгаа. Солонгос улсын Кандан хотын Солонгосын шинжилгээ ухааны эмийн лабораторид хүнсний нэмэлт кальцийн бэлтгэлийг бид нэр гаргаж авсан байна. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний хувьд одоо хэдийгээс эхэл зах зээл дээр худалдаанд гарсан бай. Ялангуяа Солонгосын зах зээл дээрээс гарсан баг тийм ээ. Тий. Энэ манай бүтээгдэхүүн маань одоо гараад одоо Солонгосын зах зээл дээр нэг 4-5 дахь сартаа орж байна. Манай Монголын зах зээлд одоо орж ирээд сар арай хүрээгүй одоо Монголын ард түмэнтэйгээд хүрэх гэж байгаа. Тэгэхээр кальц дутагдсанаас хүний биед гарах өөрчлөлтүүд бас маш их байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ ялангуяа нас явах тусам одоо кальцийн дутагдал олон үзэгчид маань орж эхэлдэг. Ардна Азар эмчийн хувьд ер нь энэ хүнд кальц яагаад хэрэгтэй энэ талаараас ярив. За тэгэхээр кальц бол өөрөө хүний бие махбодод заавал шаардлагатай эрдэс бодис юм. Тэгэхээр энэ бодисыг үл хэвийн байлгах явдал бол хэвтэй байвал хүний яс сэрэгжихгүй. За мөн одоо кальцтай холбоотой олон дутагдал өвчнөөс үл сэргийлдэг. За энэ гаргаж авсан энэ бүтээгдэхүүний онцлогын үгтэй зэрэг энэ цэвэр биологийн гаралтай байгаа. Зүгээр химийн гаралтай бүтээгдэхүүнтэй харьцуулахад бол биологийн гаралтай гэдэг нь бол хүний бие чингэхдээ бол хамгийн тохиромжтой байдаг штэ. За кальцийн хүний биед үзүүлдэг гол нөлөө юу гэхтэй зэрэг нэгдүгээрт энэ ясыг бэхжүүлдэг. Хоёрдугаарт нь одоо энэ булчингийн хүчитлийг үл хэвийн байлгадаг. Энэ бол маш их том нөлөөтэй юм. За гуравдугаарт нь хүнийг шүтлэхэд оролцдог. За дөрөвт нь одоо ядангуяа жирэмсэн эхчүүд хижээл насны хүмүүсүүдэд бол илүү их шаардлагатай. Энд ясны сэргийлэлт гэдэг өвчин чинь бол 45 наснаас дээш эхэлдэг. Тэгэхээр 45 наснаас дээш хүмүүсүүдэд уулгаж хэрэглэвэл одоо ясны сэргийлэлтээ сэргийлэх их чухал юм л да. Түүнээс гадна бол Монголд нэг онцлог байгаа юм. Монголууд бол одоо өвөл их халдрагатай гэмтдэг, яс гэмтдэг, яс хуурдаг. Одоо энэ үед бол кальц заавал өгч явах шаардлагатай, уулгаж явах шаардлагатай юм. За энэ кальцийн энэ одоо эмийн хувьд одоо биш юм да. Энэ хоолны бүтээгдэхүүний хувьд аваад үзэхдээ бол ерөөс нэгдүгээр шингэх зүйл их хямд сайн шин гэдэг. Хоёрдугаар хүний үед гажиг нөлөө үзүүлэхгүй байгаа. Бид одоо энийг хүмүүсүүдэд хэрэгжилж байгаа хүмүүсүүдэд бол ажиглаж явуулсан мөн одоо шинжилгээ хийсэн. Ингээд бол одоогийн байдлаар бол ямар нэгэн тийм гажиг нөлөө одоо хотод өглөөч гэдэг юм уу, гарчлал өглөөч гэдэг юм уу ийм нөлөө үзүүлэхгүй байгаа. Тэгэхээр энэ Монгол хүний бие махбодод бол их нийцтэй зогсож байгаагийн нэг том шинжилгээ. За тэгээд энэ хэрэглэхдээ бол өөрийнхөө нас онцлог за тэгээ бас хүнд өвчний үед бас хэрэгжилж болно. Эннээс бол одоо янз янзын байдлаар хэрэгэлдэг. Нэг удаа энд бол 2 сар өдөр төрөөр 2000 мг кальц байгаа юм да 4 ширхэг. Энэ бол одоо хүний бүрэн
хэрэгцээг бол бүрэн хангаа цааш нь одоо илүү гарахаар. За илүү гарвал яах вөхтэй зэрэг ерөөс организм ч өөрөө одоо илүү гарсан тэр бүтээгдэхүүнийг гадагш нь гаргаад байдаг. Өөрөө зохицуулаад өгдөг. Тэгээ илүүдлээс ч гэдэг юм уу янз янзын тийм хүндрэл гарах явдал бол ер нь кайцт бол бараг ажиглахдаггүй. Зүгээр бага насны хүүхдүүд бид нэр өгвөл одоо ясна эрт одоо бэгчих эднэр тийм юм гарч болно. Тэгвэл бол тэнд одоохондоо одоо бид нэр өгөөгүй байна. Хэрэгжилж байгаа хүмүүсээс бол ер нь их сайн талархалтай одоо бид ч гэсэн өөрсдөө хэрэгжилж үзсэн. Тэгэхээр энэ олон юмд одоо сайн нөлөө үзүүлж байна. Ялангуяа энэ жаахан нас их улсуудын энэ хөлөөр өвдөг үлнүүдээр өвдөдөг тэр өвдсөн хүмүүсүүд уугаад бол ер нь огт зүгээр болж юм шүү. Одоо эхнийх нь одоо нэг сар арантай л ууж яана да. Тэгж юм шүүртнэр гэдгсэн тийм мэдээ өгч байна. За бид үл энэ чухам одоо ямар нөлөөтэй нөлөө үзүүлээд байна гэдэг нь улам нарийнсхийн тулд цааш нь одоо шинжилгээ хийж байна. Эхнийхээ үед үл нэлээд хэдэн хүний цусан энэ өхийн урд аваад шинжилгээд хайлц бүх юм үзээд дараад нөхцөний дараа ямар шүү өөрчлөлттэй болж ийн гэдгийг үзэж байгаа. Энэ олон түмэнд одоо анхааруулж хэлэхдээ энэ бол ямар нэгэн тийм хортой нөлөө одоо эсрэг нөлөө өгвөл бид үзүүлдэггүй үзүүлэгч үе юм бүтээгдэхүүн гэдгийг хэлэх гэсэн юм. Хоёрдугаарт бол хямдхан шингээд. Одоо ясны адууны ясны чимгэнээс авна гэдэг чинь бол жинхэнэ биологийн тэгтээ бас Монгол адууны гэж байгаа шүү. Тэгэхээр тэр талаараа бол илүү сайн талтай байна. Нэг бодлын бас энэ Монгол адууны чөмгнөөс гаргаж авсан юм бүтээгдэхүүнийг бас Монгол төдийгүй Солонгосын зах зээл дээр гаргаж байгаа. Тэгэхээр энэ одоо бүтээгдэхүүний туршилтаас өмнө яаж хийгдэж байсан бэ? Туршилтын хугацаанд тийм ээ бас бүтээгдэхүүний үр дүн нэлээд сайн байсан байх л та. Тийм. Энэ бүтээгдэхүүний туршилтын хугацаанд Солонгост анх яваад Солонгостой гэдэг туршилтын зургаар хүмүүст уулгасан байгаа. Уулгасан байгаад 15 хоног ер нь 15-аас 20 хоногийн хугацаанд хүн өнөө өвдгөөр нь одоо шатаад ишээ өсөж чадахгүй байсан хүн одоо тийм одоо өөрөө хөвтөж чадахгүй нуруугаар хүзүүгээр хөлөөр чилж өвдөх настай хүмүүсүүд нэг 15-аас 20 хугацаанд асар сайжирсан, ерөөсөө өвдгөө байсан, их сайн бүтээгдэхүүн болсон байна. Манай Монгол адууны ясан сорсон кайлц их сайн бүтээгдэхүүн болсон. Ингээд Монголд төдийгүй Солонгостой асар их сайжралтай нэг үнэтэй байгаа. Тэгэхээр ер нь альва хүнсний бүтээгдэхүүн ялангуяа одоо юу гэдэг хүнсний нүүлд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи маш чухал л да. Тэгэхээр Монгол адууны одоо чимгнөөс гаргаж авсан гэхээр үзэгчд одоо Монголд одоо хагас боловсруулаад ч юм уу Солонгост ч үйлдвэрлэдэг байх нь яг мэдээж эми үйлдвэрт ч юм уу тийм ээ. Энэ талаараас жоох ярьж өгвөл. Зөв. Энэ манайхын Монгол адууны ясаа Монголд хагас боловсруулад түрүү хэлсэнчлэг Солонгос улсын Канаран хотын шинжлэх ухааны одоо улсын эми үйлдвэрт энийг үйлдвэрлэж эм бүтээгдэхүүн гаргаж авсан байгаа. Энэ бол маш сайн бүтээгдэхүүн болсон. Энэ Монгол адууны энэ чөмгийг боловсруулах үйлдвэр манайд байгуулагдаад одоо өцөгдөр 1 жилийн хавьд 1 жил боллоо. Тэгээд тэр жилийн хооронд бол Монгол адууны бүтээгдэхүүнийг Солонгос руу гаргаж Солонгост улам цааш нь боловсруулалт гэж ингэж сайж боловсруулалт гэж энэ бэлтгэлийг бэлдэж байна л да. Тэгэхээр энэ бол ерөөсөө манайд бол өөрийнхөө энэ биологийн чанартай бүтээгдэхүүнээс энэ хайлтсыг гаргаж авсан анхны тийм үйлдвэр. Нөгөө талаар одоо бид зөвхөн энэ кальцийн талаас нь одоо ойлгож ярьж байгаа боловч өөр чухам ямар элемент ямар нөлөө үзүүлээд байна гэдгийг нь бол бас нарийн гаргаж чадаагүй. Жишээлбэл одоо энэ үе мөчний өвчин, бус өвчнүүд эднэр одоо нөлөөлөд байгаа чинь бол бас тийм сайн талын нөлөө байна шүү дээ. Ер нь бол ямар нэгэн энэ хоолны нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ бол одоо хортой ч гэдэг юм уу эсрэг нөлөөлөх юм бол дороод илэрдэг. Гаршил өгнө, биеийн муудна, өвчин одоо хүндэрдэг ч юм уу тэгэн штэ. Тэгэхээр тийм бол гарахгүй байгаа юм. Тэгтээ зэрэг тэр нөлөө байхгүй учраас бол энийг ер нь бол хүнд хэрэглэхэд бол их тохиромжтой юм гэж нэг ойлгож болох хэрэгтэй. Хоёрдугаарт бол энэ Солонгост бол баталгаатай. Ерөөс нь хоолнд эргэлж байгаа бүтээгдэхүүнүүдийг бол дэлхийн одоо ихэнх орнууд бол одоогийн орчин нөхцөлд ялангуяа энэ юутай генетикийн чанартай бүтээгдэхүүн гарсан энэ нөхцөлд бол маш их хяналттай болж байгаа шүү дээ. Одоо дэлхийд генетикийн чанартай бүтээгдэхүүн гарч тэр бүтээгдэхүүн ихэнх зарим зүйл дээр их хортой нөлөөлж байна шүү дээ.
Бид ч гэсэн одоо тэг генетикийн чанартай одоо энэ бүтээгдэхүүн хятадын хүмүүс эдгээр чинь дандаа генетикийн гаралтай байгаа шин. Генетик бол тэгэхээр тиймгүүгээр одоо энэ чинь бол маш их өндөр юутай юм л да. Өндөр ашиг үр дүнтэй юм. Тэгэхээр Солонгосоос 4 сар гарсан болж байна. Монголын зах зээлд орж ирээд бас 1 сарын хугацаанд энэ бүтээгдэхүүн 2 сар болж байна тийм. Энэ хугацаанд бас одоо нэлээд сайн үр дүнгөө өгч байгаа юм байна. Ер нь бас одоо бүтээгдэхүүн дан кальциас гадна бас одоо өөр ямар одоо нэгдлүүд орж байгаа вэ? Түрүү хэлсэнчлэн бас одоо коллаген орж ирнэ гэж. Коллаген бол одоо ялдчгүй одоо хүний арсыг сайхан болгохоос ахгүйл маш олон үр дүнтэй шүү дээ тийм. Тэгээ энэ манай бүтээгдэхүүнээ тэр одоо кальциас гадна коллаген агуулсан бүтээгдэхүүн байгаа. Энийг өгөх юм бол одоо манай охид бүсгүйчүүдийн арьсанд их сайн одоо гоё толгоор тий гоё болох тийм үдтэй тийм бүтээгдэхүүн байгаа. Тий. Одоо юу чи манай Монголын байгаль орчны экологийн тэнцвэр байрыг алдагдаж тий. Дээрээс нь үндэсний аюулгүй байдлаас алдагдаж бас айгу хэцүү энэ үе байгаа үед л манай энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээрээ тухайн хүн маань тухайн хүний биед маань асар сайн нөлөө өгч байгаа. Тийм байгаа. Одоогоор бол энэ бүтээгдэхүүнийг коллагентэй нэг гаргаад цэвэр кальциар нэг гаргаж хоёр янзаар байж. Тэгтээ зэрэг хүмүүсүүд үл ярина коллагентайг энэ усаа их гүцэж дурлж авдаг юм байна л да. Энэ одоо 2 янзын коллаген юу одоо бидний бүтээгдэхүүн байна. Тэгэхээр энэ одоо ногоон савтай болоод бор савтай хоёр бас ямар онцлогтой байгаа вэ? Саяны хэлсэнчлэн энэ юугаар ялгаатай гэхээр одоо манай энэ ногоон савтай бүтээгдэхүүн болохоор 100% кальцийн бүтээгдэхүүн байгаа. 99%. Энэ бүтээгдэхүүн нь болохоор 50% кальцийн, 50% нь болохоор коллаген, витамин C, D, витамины нэгдэл агуулсан сайн бүтээгдэхүүн байгаа. Тийм энэ бүтээгдэхүүн маань ерөнхийдөө одоо ганцхан Солонгос, Монголын зах зээл дээр гарах төдийгүй бид энэ хойшид Япон, Оросын зах зээл дээр гарах тийм зорилт тавьж ажиллаж байгаа. Тэгэхээр энд тэр Д витамин, бусад витаминууд, амин дэмүүдүүл хамт байгаа нь бол энэ кальци ч нөрийн гэдсээр сорогдохт бол хамгийн их нөлөөтэй зүйл тэр Д амин дэм юм. Тэгэхээр Д амин дэм нь хамт байгаа учраас бол энийг гэдсээр одоо бөөрөөр иргэж сорогдохт бол их сайн сорогдно. За тэгээ зарим эдгээр хүмүүсүүд бас асууж юм л дээ энэ кальци ихтэй зэрэг л энэ чинь одоо хуримталдаг чулууд нэр үүсдэгүүд нэр. Тэгээ одоогоор бол одоо ерөөс тийм ер нь үүсэх тийм үндэслэл их ховор. Өөрөө одоо эргээ сургацчихна. Илүүдлээ бол гараад өвчнө. Ер нь бол ялангуяа нас хичээлдүү насны хүмүүсүүд хэдүүл энэ кальц дутагдахгүй гэж бол ерөөс байхгүй. Тэгэхээр заавал кальц хэрэгтэй. Заавал хэрэгтэй. Тэгэл одоо энэ манай чинь яг насан дээр болоод ирэхээр бүгд төр болж जैन явж чадахгүй хөл гарна одоо явж чадахгүй энэ чинь гол нь одоо кальцийн дутагдал шүү дээ. Ясна сэргэж ирж байгаа. Тэгээд гадаа галтрага ихтэй тэгэл нэг жаахан галтраад очихтал ясан заавал гэнт идэг. Тэгээд ясны гэмтэлтэй хүн ч гэсэн одоо энийг хэрэгжилж байгаа. Ялангуяа сүүлийн үед одоо юу гэдгийг бага насны хүүхдүүд бас нэлээд ясны сэргэгчлээ болоод байна гэж одоо эмчнэр хэлээд байгаа л да. Тэгэхээр хүүхдийн хувьд бол бас энэ тэгэхээр сэргэгчлэлт эднэр тийм байна гэдгийг бол заавал шинжлэх ухааны үндэстэй тоотой варианттай ярих хэрэгтэй байна. Тэгэхээр одоо хүүхд дээр бол яс сэргэгжилтийн тийм эмгэгүүд байна уу гэж ясна сэргэжээд байгаа. Харин хамгийн их кальц авч байгаа хүмүүсүүд чи хүүхдүүдтэй. Тэгээд кальцтай яс бол уян хатан байдаг. Барахтаа ойчих эднэрт хугарах гэмтэх тийм байхгүй. Кальц нь багтааж ирэхдээ сэргэж ирэхдээ зэрэг хугаралт ихтэж байгаа шүү дээ. Одоо насан туршсан хүн хүүхдээ хэрэг яг адилхан унахад хүүхдүүд яах ч байхад насан туршсан хүн бол гэмтэл авч магадлал маш их өндөртэй байдгийг. Тэгэхээр түрүү хэлсэнчлэн бас одоо юу гэдгийг ярьцлагт орохын өмнөөс одоо төрийн төвчөдөд энэ бүтээгдэхүүнийгээ дээжээс өгч байгаа гэж ярьж байсан. Энэ талаар бас одоо үзэгчтэй хаваалцвал. Тий. Манайх энэ бүтээгдэхүүн анх одоо ингээд манайх импортоор оруулж ирээд манайх энэ бүтээгдэхүүнийхээ Монгол адууны яснаас гарч ирсэн Монгол бүтээгдэхүүн манай муучин брендийг манайхын төрийн төвшөөдүүд тэд манайхын бүтээгдэхүүнүүд ээжийг бэлэг болгож бидний хөрвүүлсэн байгаа. Тэгээд одоо төрийн төвшөөдүүд яамд одоо сайдуудыг маш их талархал авсан. За тэгэхээр бидний бас ярилцлагыг манаас ерөнхийдөө өндөрлөх гэж байна. Ерөнхийдөө 5 минутаас үлдээж байна. Яг одоо биднийг үзэж байгаа үзэгчид маань ялангуяа одоо энэ кальц дутагдаад байгаа бас одоо ясны сэргэгжилт автсан байгаа энэ үзэгчид маань энэ бүтээгдэхүүнээс одоо хаанаас авч болох вэ? Яаж авах вэ гэж сонирхож байгаа хэл та энэ талаараас өргөжлөж яриа. Тийм.
Манай бүтээгдэхүүнийг одоо яаж авах вэ гэвэл манай бүтээгдэхүүн маань одоо эмийн сангуудаар борлуулагдж байгаа. Бидэнтэй холбоо ярих юм бол манай компани утас 7011 88 80 гэсэн утсаар холбоо ярьж болох юм байна. Бас 99 78 77 71 гэсэн утсаар холбоо ярьж болно. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр одоо манай манай хүмүүстэй мэн те өөрийн одоо нүүр найрсаас гадна өөрийнхөө одоо үе чинь огт хүүхнүүд маань турах гад бас тийм хоол ундаа сойгоо тий тэр утгаараа одоо өөрийнхөө одоо эцэцээ өөрөд авч явах хэрэгтэй авч чадахгүй тий айгүй тийм алдагдж байгаа учраас манай бүтээгдэхүүн ууснараа өөрийнхөө жид холбиртай ямар санаа зовхгүйгээр идэж уух юм идэж жагаад манай бүтээгдэхүүн хэрэгснээрээ ашиг тустай байх юм. Тэгэхээр хүнд бол одоо хамгийн хэрэгтэй юм бол эрүүл мэнд шүү дээ. Эрүүл мэндийн эрүүл байх чигт жаргалан хүнд байхгүй шүү дээ. Тэгэхээр эрүүл байхад бол бид ер нь энэ хоол ундыг бол зөв тохируулах явдал их чухал. Бидэнд бол тэр талаар одоо монголчууд бид их алдаж байгаа болов ч үү. Тэгэхээр тэнд одоо энэ нэгэн одоо хэрэгцээтэй энэ нарийн бүтээгдэхүүнийг өөрийнхөө хоол хүнсэнд хэрэглэнэ гэдэг бол эрүүл байхын нэг бас нэг том үндэс шүү. Энэ дээр одоо бид бол өвдсөн хоноо юм сандаг тийм их муу зуршилтай улсууд. Тэрээс өвдөг байхтаа таахгүй. Тэгэхээр урьдчилан сэргийлэх замаар одоо би эрүүл байхын тулд энэ эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж ивэл ер нь том хэрэгтэй юм гэдгийг манай үзэгч олон том сайн ойлгосоо гэж ингэж үсэн өрөөж байна да. За, миний асуугаагүй асуулт ч юм эсвэл одоо энэ бүтээгдэхүүний талаар хэлж амжаагүй өөр зүйл юу вэ? За, тэгэхээр энд гол нь юу хөхтэй зэрэг ерөөсөө ямар нэг хортой нөлөө үзүүлэхгүй шинэ сайтай нөлөө сайтай ийм бүтээгдэхүүн гэдгийг бол ахин анхааруулж хэлмээр байна. Одоо энэ талаасаа бол баталгаатай. Тэгэхээр одоо манайд ч одоо эхэлж байна. Ер нь бол гадаад орнууд бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хүнсэнд оруулах юмыг бол маш нарийн олон шинжилгээд 100 гаруй шинжилгээ хийж юу гэдэг юм штэ. Баталгаа гэдэг. Одоо тэр баталгааг нь Солонгос бол бас нэлийн хөгжсөн орн эрүүл мэндийн хувьд тэр баталгааг нь бол өгсөн байгаа юм. Тэр барахтай юм гэхгүй. Тэгээд бас тэндээ бол улсын үйлдвэр. Тэгээд тэр бас их чухал шүү дээ. Тэгээд нэг одоо хувийн хол бол зүгээр мөнгө ч гэдэм үү юу ч гэдэм одоо ингээд янз янзын байдлаар юм гарч болно шүү дээ. Тэгэхээр улсын үйлдвэр үлдэхгүй шүү дээ. Баталгаатай. За тэгэхээр нэвтрүүлэг ярилцлагынхаа төгсгөлдөөс одоо ялангуяа бас компанийнхаа хаягийг бас үзэгчтэй дуулга ялангуяа юу гэм бүтээгдэхүүн сонирхож байгаа үзэгчид маань очиод бас одоо илүү тайлбарлуулад тийм ээ бүтээгдэхүүний талаар мэдээлэл аваад бас худалдаж авах хэрэгтэй. Энэ талаар одоо их сайхан ажилтайхан тайлбар гарсан. Бүрэн нарийн одоо зургтай тэр ясандаар яаж үйлчилж байгаа эднэрийн үзүүлсэн тийм тайлбартайгаа зарагдахтаа бас тийм тайлбартайгаа зарж байгаа шүү. Одоо тэрийг аваад үзээд уншаад одоо ингэж хэрэглэдэг юм байна, гэх юм байна. Тэдэд нь одоо ингэж хэрэглэх ёстой юм гэсэн тэр бүх эмнэлгийн талаас нь ч орсон, үйлдвэрийн талаас нь ч орсон, үйлчилгээний талаас нь ч орсон, одоогийн явагдаж байгаа үйлдвэрийн байдлыг ч гэсэн хэлсэн тийм тайлбар хийсэн. Тийм тайлбар байгаа. Манай компани хаяг бол одоо манайха бидний ярьж байснаар бол Стижан оргил ярьсан сувлийн урд манай компани байрладаг. Манай компани офис менежер байгаа. Манай компани барих утас маань түрүү хэлсэн 70 11 88 80 гэсэн утсаар холбоо ярьж бидэнтэй холбоо ярих юм бол бид нар хизээ танд бэлэн энэ бэлтгэлийн талаар сайн тайлбар өгч боломжтой байна. За үзэгчтэй та хаяг нь одоо UK International Mongolia гэсэн бүр доотлолтоор нэг томор ütсэн тийм хаягтай байгаа. Тэр олоход бол хямд 70 11 88 тийм ээ. За энэ утас руу уцтаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл таавхан авах боломжтой. Бидний ярилцсан манаас энэ дүрээд өндөрлөж байна. Энэ өглөөний шнаар за хүний гавьяатынч анагаахын шинжилгээ ухааны доктор профессор UP International компани зөвлөх эмч Ардна Азар, за UP International компани дэд захирал Насан Баяр, за UP International компани менежер Ану Дарнаар оролцож, за Монгол одоо адууны чимгнээс гаргаж авсан шинэ бүтээгдэхүүний кальцийн нэмэлт хичээлийн талаар үзэж таавахын мэдээлэл өглөө. Тэгээд та бүхэн түрүү хэлсэнчлэн 70 11 88 80 дугаар утсаас бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярьсан байсан танд баярлалаа. Монголын нийт ард түмэнд эрүүлийн ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За баярлалаа. Үзэгчдээ энэ хөтөлбөр маань үргэлжлэж байна. Одоо та бүхэндээ бид хөтлөгч Цолмонгийн бэлтгэсэн Ниван самтлагийн уран бүтээлчтэй уулзсан ярилцлагыг хүргэх гэж байна. Тэгэхээр тун удахгүй Ниван самтлагийнхан маань уран бүтээлийнхээ тайлан тоглолтыг та бүхэндээ өргөн барих гэж байгаамаа. Ингээд хөтлөгч Цолмонтой үзэгч таныг уулзуулъя.